Сайн бацхан уу та бүхэндээ гэгээ өдрийн мэнд хүргэе. Астра Зоолан байна. 2026 оны 8 сарын 28-нд болох загсны ордыг явагдах сар эртэлтийн талаарх мэдээллийг хуваалцах гэж байна. За энэ хүү бичлэг маань 2 дахь бичлэг нь байгаа тийм ээ. Өмнөх бичлэгээр одоо ерөнхий гол мэдээллийг оруулсан. За тэгэд өнөөдрийнхөө энэ 2 дахь бичлэгээрээ 12 ордуудын талаарх мэдээлэл хүргэх болно. За тэнгэрийн зургийг харж байгаа бол та бүхэндээ тухайн өдрийн тэнгэрийн зургийг гаргаж ирээд тавьсан байна. Баруун дээд буланд нь он сарыг харуулж байна. 2026 оны 8 сарын 28 өдрийн 12 цаг 18 минут гэд харагдж байгаа. За энэ ингээд он сарна гэсэн үг. За тэгээ юу харагдж байна вэ гэхээр сумаар одоо энэ загсны орд биш ээ. Сар маань одоо энэ ногоон цэрэг дотор байгаа. Тэгээ загсны ордод байгаа. За тэгээ би одоо ард нь байгаа химийг ингээд тодруулаад харуулах юм бол энэ чинь 4 градус 54 минутын цэг дээр байгааг харуулж байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр одоо бүтэн сар болон хэсэгчилсэн сар эрт маань явагданаа. За гэхдээ одоо энэ удаагийн хэртэлтийг цөмөөрөө ингээд яг зөвхөн ингээд сар маань одоо загсны ордод байна гэж харах ерөөсөө хангалтгүй. Яагаад гэвэл энд нэлээд олон одоо хүч зэрэг ажиллаж байгаа байхгүй юу? За жишээ нь одоо загсны орд сар эртэлт маань болж байна тийм ээ. Одоо айл хэдийн одоо бидний дотроосоо мэдэрсэн боловч одоо түүндээ ингээд нэр өгч чадаагүй зүйл дуусах шатанда орсон мөчлөг тэгээ сэтгэлдээ ингээд удаан тээсэн зүйл ингээд ил гаргаж болдог юм байна. За хоёрдугаарт гэх юм бол одоо охины орд дотор байгаа одоо энэ бод гариг маань харж байгаа. За тэгээд өшөө дээрс нь хажууд нь одоо энэ бод гаригийн маань нар маань аж харж байгаа тийм ээ. За тэг яаж юм нөө гэхээр одоо нар болон бод гаригуд маань хоёулаа охины ордод буюу сарныхаа эсрэг талд байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэд одоо энэ үннийг цөмөрөө бодит амьдрал дээр яаж зохицуулах юм бэ гэдэг юм асуултууд орж ирж байгаа байхгүй бидний амьдралд. За тэгээ ийм асуудал гараад ирэнгууд одоо энэ хэртэлт маань те нар болон бод гаригуудын одоо хооронд ийм бас ингээд холбоо байгаа штэ. Маш ойрхон байгаа та бүхэн минь харж байгаа тийм ээ. Одоо энэ нар болон бод гариг маань ингээ conjunction гэдэг одоо энийг холбоо үүсгэж байгаа байхгүй юу. За энэ холбоо үүсэж байгаа болохоор одоо ганцхан яриа, ганцхан үг, одоо баримт бичгүүд бидний ойлгож байгаа ойлголтууд эсвэл ингээд мэдээллүүд ингээд бидэрт маш чухал гэдгийг одоо хэлж байгаа гэсэн үг. За тэгээд та бүхэндээ дахиад нэг гол анхаарал зүйлийг харуулж байна. Одоо энэ царай дотор байгаа юу байна вэ гэхээр ихрийн ордод байгаа одоо тэнгэрийн ван гариг маань байгаа. За яг яаж яах вэ гэхээр одоо бидэнд ингээд бас ингээд гайхалтай энерги өгж байгаа юм л да. За энэ сар маань тийм үү өшөө дээрээс нь нар маань хоёр тишээ ингээд харагдж байгаа. За энэ хар зураас тэгээ нарнаас хар зураастай сарнаас хар зураас энэ хоёулаа square гэдэг аспекттэй холбогдож байгаа байхгүй энэ уранустайгаа. Бидний дахиад одоо болгоомжтой байгаарай л гэж хэлж байгаа гэсэн үг. За яг яаж яах вэ гэхээр одоо энэ дээр шин дахиад одоо бууд гариг маань нэмэгдэж байгаа та бүхэн харж байгаа тийм нар маань одоо бууд гаригтай хамт байгаа учраас. За тийм учраас бид нар одоо юуг анхаарах вэ гэхээр бидэнд ингээд төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. За санаандгүй мэдээ бидэнд ирж магадгүй. Хүмүүсийн хэлсэн үг ингээд гинт ингээд бид нарт ярмаа нэг үннийг ингээд ил гаргаад ирж магадгүй. Эсвэл бүр ингээд цөмөөрөө за би ерөөсөө цааш ингэж болохгүй юм байна гэдэг бидэрт ингээд бас сэрэлт ирж магадгүй байгаа байхгүй юу? За тийм учраас одоо энэ хэртэлтийн маань одоо логик орсмор яаж ойлгох вэ гэхээр юм ингээд ил гарнаа. За тэгээд тэр ил гарч байгаа зүйл бидний төлөвлөгөөг хэвдэж магадгүй гэж хэлж байна. За тэгээд шинэ мэдээлэл бол ирнэ. За шинэ мэдээлэл ирсний дараа цөмөөрөө хуучин аргаараа шийдэх боломжгүй болж магадгүй гэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээд яах вэ гэхээр шинэ арга сонгох хэрэгтэй болно гэдгийг одоо энэ энергиуд маань бидэнд харуулж байгаа гэсэн үг. За тэгээ ялангуяа одоо энэ ямар хүмүүст илүү их мэдрэгдэж болох вэ гэхээр мэдээж яриг одоо ихрийн ордныхын тийм үү тэгээд охины ордныхынд за тэгээд нумын орд болон загсны ордныхынд ялангуяа өшөө дээрээс нь та бүхний одоо энэ ингээд орб гэж байгаа нард нь ингээд тоонууд энэ тоонууд нь 0-аас 12 10 хэмээн орчимд та бүхний одоо хувийн гариг хүчтэй байх юм бол мандалт MC чинь одоо бас хүчтэй байх юм бол та бүхэнд илүү их мэдрэгдэх боломжтой гэсэн. За тэгээ дараагийн одоо ярих одоо 12 ордуудынхаа мэдээллүүдийг та бүхэн маань боломжтой авах юм бол өөрийнхөө мандалт ордороо сонсоорой. Тэгэд мандалт ордоо мэдгүй авах юм бол нарны ордороо сонсон. Тэгэд айл алийг мэдж байгаа бол айл альгээр нь сонсоорой. Тэгээд астраас болон та бүхэндээ саяны одоо ярьсан тийм ээ. Одоо нар сарны маань тэнхлэг тэгээ бууд гариг маань нартай холбогдож өшөө дээрээс нь бидэнд орж ирж байгаа тэнгэрийн ван гариг гэсэн энэ гурвалсан энергиудтэй шууд холбогд хамтаар нь холбосож байгаа ийм мэдээллийг та бүхэндээ одоо нэг бүрчлэн хүргэх гэж байгаамаа. За тэгээд одоо цөмөрөө хоньны ордуудаасаа эхэлцгээе. За та бүхний маань хувьд болохоор яаж нөхөр тэнгэрийн зураг дээр та бүхэн чинь бүгдээрээ ингээд тэнгэрийн зургийн нэгдүгээр гэрт байдаг шүү дээ тийм үү та бүхний энерги. Энэ удаагийн одоо хэртэлт маань хоньныхны хувьд хамгийн түрүүнд ингээд өөрийн чин дотоод ертөнц болох одоо тэнгэрийн зургийн 12 дугаар орон зайд идэвчнэ.
За тэгээд ялангуяа дотоод ертөнцөөр ороод ирэхээр яадгүй гэхээр бидний нойр шууд хамаардаг байхгүй юу? Бидний ингээд сэтгэл зүй хамаардаг. За тэр дундаа бүр ядрал, бүр ингээд далд нуусан байсан мэдрэмж, шууд дээрэс нь хаалт хийх шаардлагатай зүйлсийг одоо энэ энерги хөдөлгөж ирж байгаа гэсэн үг. За тэгээд бидэнд ингээд дотроо ингээд удаан тийсэн гомдол, айдас, ядаргаа ингээд энэ бүгд гинт хүчтэй мэдрэгдэж магадгүй. За тэгээд гинт ингээ хүчтэй мэдрэгдэх юм бол одоо би яагаад ингэж ядарч байгаа гэж асууж бас магадгүй л дээ өөрөөсөө. Тэгээ яах нь вэ гэхээр энэ бүхнийг одоо тэгээ мэдрүүлж байгаа зүйл юу вэ гэхээр мэдээлэл байгаа. За тэгээ мессеж мэдээж байна. Утасны дуудлага, бичиг баримтууд, ойрын хүнтэй чинь хийсэн ярьцлага бүхэн энэ бүхэнд чинь нөлөөлсөн байгаа. Тэгээ нөлөөсөр байх болноо. Ялангуяа одоо хин нэгний санаандгүй хэлсэн үг, одоо хин нэгнээс хүлээж авсан мэдээлэл, одоо төлөвлөгөө чинь гинт өөрчлөгдөх гэдэг энэ бүх зүйлсүүд чинь өмнө нь ингээд өөр чинь хадгалагдсан. Одоо дахиад сөхөгдөөд одоо энэ нэргүй чинь дахиж хөдөлгөөнд орно гэсэн үг. За энэ дээр чи ингээд нэмээд байжсэн чинь яах вэ гэхээр энэ бүгд ингээ хөдөлсөн энергийн дараагаар та нарын одоо бодит үр дагаварчин ажил дээр чин гарч ирж харагдах боломжтой. Өдөр тутмын хэмнэлээ одоо өөрчлөх гэж гарч ирж магадгүй. Өөрийнхөө үүрэг хариуцлагыг одоо үүрээч гэдэг юун дээр тийм нөхцөл байдал үүсэж бас гарч ирж магадгүй гэсэн. Одоо юу гэж хэлэх юм бэ? Өөрөөр хэлэх юм бол одоо өөрийн чинь дотоод ядаргаанд тийм үү ядаргаа байгаа. Ядаргаанд чинь дахиад гинтийн мэдээлэл орж ирнэ. Тэгээ ядаргаа болон гинтийн мэдээллээс улбаалаад өөрийнхөө ажлын хэмнэлийг болон өөрийнхөө өдөр тутмын хэмнэлийг өөрчлөөрэй гэдэг ийм гаргалгаа гарч ирж байгаа байхгүй юу? За тэгээ та бүхний маань одоо анхаарах ёстой зүйл гэх юм бол одоо нойргүй байна уу, бохимдсан байна уу, тэр үедээ одоо мессежтүүдээ хүний хариултанд гэж шууд бити хариулаарай. Нилээн амарсныхаа дараа бохимдолгүй байгаа үедээ хариулаарай манайхаа. Тэгэд ажлынхаа ачааллыг ялангуяа энэ хэдэн өдөр бити хэтрүүлээрээ би бүгдийг тгсээд гарна гэж өөрийгөө хүчлэхгүй байхыг хичээх хэрэгтэй шүү. За тэгээд цөмөр яавал дээрөө гэхээр мэдээж хийх гэж байгаа ажлуудаа цөөлье тийм үү? Чадлынхаа хэрээр одоо амрын мэдээллийн одоо шуугаануудыг одоо багасгий, ачааллыг багасгая. Удаан дарагдсан байсан асуудал ингээд илрээ гараад ирэх юм бол би одоо үнэхэрийн одоо энэ асуудлыг цааш үүрэх ёстой юм уу? Яах ёстой юм гэж өөрөө өөртөө ярилцъя. Тавьж явуулах ёстой дотоод төвчрүүдийг тавьж явуулъя. Байнгын тэмцлүүд байх юм бол тавьж явуулъя. Өөрийгөө хит шахаад байх юм бол хит шахаа болох хэрэгтэй ийм цаг хугацаа ирсэн байна. Энэ ойрын 7 хоног шүү манайхаа. За тэгээд гаргалгаа нэг амрах тийм одоо ойлгомжтой шүү дээ. Амрах хэрэгтэй. Тэгээ бүх зүйлийг эдгээр сөхөгдсөн ярьсан сэдвүүдийг цэгцлэхэд л бол манайхаа. Тэгэхэд л та нарын бүх эрчим сайжаад энергиуд ч гой тэмцэртэй болоод сайхан болно манайхаа. За одоо манай үхрийн ордныхаа. За үхрийн ордныхан маань та бүхний маань энэ хүү хэрэгтэл дээр яаж яана вэ гэхээр нэгдүгээр одоо та бүхэн чинь Тэнгэрийн зургийнхаа 2 дугаар орон зайд ингээ байрладаг тийм ээ та бүхний энерги. Тэгээд энэ хэрэгтэлтэй энерги Тэнгэрийн зургийн 11 дугаар орон зайд явагдана. За өшөө дээрээс нь одоо энэ Тэнгэрийн ван гарагчин бас нөлөөлж байгаа нар маань бод маань нөлөөлж байгаа учраас нэмээд 2 болон 5 дугаар орон зайнууд одоо мэдрэгдэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр юу гэж ойлгох вэ гэхээр цөмөрөнгийн одоо найс нөхөд одоо хүрээлэл хамт олон болон одоо ирээдүйн зорилго дээр чинь шүүлт явагдаж магадгүй гэсэн. Нэг хүнтэй ингээд замчин салж байж магадгүй. Эсвэл ингээд нэг хүнтэй бүр эсрэгээрээ нийлж магадгүй. Тэгээд удаан мөрөөдөж байсан зорилго чинь одоо өөрчлөгдөх шаардлагатай мэдрэмж төрж магадгүй. Ягаад гэвэл өмнөх шигэ үн цэндэ биш болсон байж магадгүй байгаа байхгүй. Тэр бүгдийг ингээд шалгаж эргэж харах хэрэгтэй манайхаа. Тэгэд энэ хүү өөрчлөлтийг ялангуяа одоо мөнгө чин өөрийн чин орлого чин өөрийн чин үн цэнтэй холбоотой зүйлүүд ингэж илүү их мэдрүүлж харагдуулж магадгүй гэсэн. За жишээ нь одоо яаж ярьж болох вэ гэхээр одоо найс нөхөд болон ирээдүйн чин өөрчлөгдөхөд тийм үү өөрийн чин орлого өөрчлөгдсөн байж магадгүй өөрийн чин орлого хасагдсан юм уу боломж гарч ирсэн байж магадгүй өөрийн чин хүрээлэл солигдоход мөнгөний бас хүчин зүйл нөлөөлсөн байж магадгүй хин нэгэн найз чин мөнгө чин авчаад буцааж өгөөгүй байж магадгүй эсвэл ингээд найз нөхдөйхөө нөхдөсөө бүрийн эсрэгээрээ тэг ингээд дэмжлэг авч ингэж энэ хүү энергиуд ингэж одоо хөдөлгөөнд орж магадгүй байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүү хөдөлгөөн дээр чинь нэмээд өөрийн чинь одоо хайртай холбоотой, өөрийн чинь хүүхэдтэй холбоотой, өөрийн чинь бүтээл ажилтай болон өөрийн чинь ингээд сэтгэл мэдрэл одоо мэдрэмжийг татсан тэр гой одоо прожект руу хөдөлж байгаа энергиуд бас хөдөлж орж ирж байгаа гэсэн. За тэгэхээр одоо яаж ойлгох вэ гэхээр өөрийн чинь хүрээлэл солигдож магадгүй, өөрийн чинь санхүүгийн одоо
хувийн орон зай солигдож магадгүй, өөрийн чинь хүсдэг амьдрал руу чиглүүлэх хандлага илүү их гарч магадгүй гэсэн үг. Тэгэхээр яг уу найзтай мөнгө зээлүүлсэн байх юм бол айгүй эвтэйхэн авахыг хэрэгтэй. Зээлүүлсэн мөнгө авч чадахгүй байх юм бол битгий бас шууд маргалдаарай, битгий шууд муудалцаарай. Дээрэс нь нэмээд өөрийн чинь байдаг группээс өөрт чинь ингээд дарамт хурж ирээд зарлага гаргахыг шаардах юм бол бүгд тэгж байгаа шүү дээ гэж шийдрээ бас битгий бусдыгаа дааж гаргаарай. Өөрийнхөө өөрөө өөртөөс үнэнч байгаараа хаана зарлага гаргах гарахгүйгээс сайн шийдрээ бусдыг дагаж битгий ингэж урсгалын дагаарай гэсэн үг. Тэгээ таны өсөлтийг хаана хэн дэмжиж байна, хаана таны хүчийг сорж байна гэдгийг маш бодтойгоор ялгаж салгаж харах хэрэгтэй ийм цаг хугацаа байгаа. За тэгээд өөрийн чинь орон зайд тийм ээ ийм токсик хүрээлэл байгаа бол салах хэрэгтэй, хуучирсан мөрөөдлүүдийг орхих хэрэгтэй, бусдын үнэлгээнд найдахгүй байх хэрэгтэй. Тэгээ эн чинь цаагаараа энэ хэрэлт та нарт юу хэлээд байна вэ гэхээр өөрийнхөө үн цэнийг тийм үү яг ингээд үн цэнээр өөртөө сонгох хэрэгтэй гэж хэлж байгаа. Ойлгомжтой байгааз. За одоо манай эхрийн ордныхан. Эхрийн ордныхан та бүхэн маань болохоор та бүхний нэрийг Тэнгэрийн зөгнийхаа 3 дугаар орон зайд байдаг тийм ээ. Тэгэнгუთ энэ хэртэлт чинь та бүхний Тэнгэрийн зөгний 10 дугаар орон зай, тэгээд 1 дугаар орон зай, өшөө дээрээс нь 4 дугаар орон зай гэдэг энэ нэргүүдийг хөдөлгөж орж ирж байгаа. За тийм учраас эхрийн ордныхны карьер, олон нийтийн дунд байдаг та нарын дүр, та бүхний нэр хүнд, та бүхний амьдралын чиглэл хамгийн хүчтэйгээр хөдөлж магадгүй. Та нарын төсөл дуусах, эсвэл шинэ ажил шинээр эхлэх, эсвэл карьерийн одоогийн намайг төлөөлөхөө болж гэсэн ойлголт та бүхэнд ирж магадгүй. За тэгээд Тэнгэрийн зургийн энэ Тэнгэрийн ван гарагны нөлөөлж байгаа энерги та бүхний 1-р орондод нөлөөлөх байхгүй. Би гэдэг чинь нөлөөлнө гэсэн үг. Би хин юм бэ гэдэг чинь. Тийм учраас та бүхэн өөрсдөө өөрчлөгдөж магадгүй. Өмнө нь ингээд тань тохирдог бэйсэн дүр тийм үү тохирхоо болж магадгүй, өөрийн чинь хувцлалт өөр чинь таарахаа болсон байж магадгүй, өөрийн чинь ажил, амьдрах хэв маяг чинь ингээд гинэт тавчуу мэт ингээд санагдах бүрэн боломжтой юм цаг хугацаа ирж байгаа. За тэгээ дээрэс нь нар маань буд гарыг маань нөлөөлж байгаа учраас өөрийн чинь орон гэр бүл дотоод аюулгүй байдал дээр чинь бас ингээд сонголтууд гарч иж магадгүй. Орон гэрээ сонгох уу, карьераа сонгох уу гэдэг бас ийм бүр хоёрдмол сонголт гарч ирж болшгүй ийм цаг хугацаа байгаа. За тэгээ юуг анхаарах вэ гэхээр цөмөрөө нэгдүгээрт би өөрчлөж байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй тийм үү? Хаана өөрчлөгдөж байгаа юм? Орон гэрчин өөрчлөгдөх хэрэгтэй, суураа иргэн харах хэрэгтэй, өөрийнхөө карьер дээр зөв чиглэлээ гарч, зөв чиглэлээ дагаж өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээ сэтгэл хөдлөсөн үедээ шууд битээ ажиллаа орхиорой тийм үү? Шууд сэтгэл хөдлөсөн үедээ ингээд өөрийнхөө паблик пост дээр битээ шууд ингээд пост хийгээрээ хин нэгнтэйгээ ялангуяа өөрийнхөө даргатайгаа зэрэгтэйгээ хурц яриа хийхгүй байхыг хичээгээрэй цар эртэл дээр. Тэгээд ялангуяа би яг ямар амьдралаар амьдрахыг хүсэж байгаа юм бэ гэдгээ эхлээд айгуу гоё зөв тодорхойлоод дараа нь ингээд карьерийнхаа шийдвэрдээ хүрэх юм бол илүү тэнцвэртэй, нийцтэй байх болно. Та бүхэн маань өөрийнхөө хуучин дүрийг тавьж явуулахад бэлэн байх хэрэгтэй. Өөрийнхөө статусын ямарваа нэгэн тулж байгаа айдастай тулгарх юм бол айдсыг тавьж явуулах хэрэгтэй. Бусдын хүлээлтийг жигсэн тавьж явуулах сурах хэрэгтэй. Энэ тэгээ цаавраа энэ хэрэг та бүхэнд юу хэлээд байна вэ гэхээр өөрийнхөө шин дүрийг сонгоо, өөрийгөө шинээр сонгож олоо гэж хэлж байгаа юм бүтэн сар болон сар эртэлт маань байгаа. За манай мэлхийн ордныхан. За мэлхийн ордныхан та бүхэн маань Тэнгэрийн зургийн энэ 4-р орон зай та бүхний нэр байдаг тийм ээ. Энэ удаагийн сар эртэлт маань болохоор та бүхний Тэнгэрийн зургийн 9-р орон зай болон 12-р гэр, 3-р гэрүүдийг хөдөлгөх болно. За юу хэлж гэнэ вэ гэхээр ихтгэл үнэмшилчин, боловсрол, багш, аялал, гадаад орон зорчих, философийн айгүй том шинэ ойлголтууд төр хурж магадгүй, өөрчлөлтийг хүлээж авч магадгүй, мэдэрч магадгүй гэж хэлж байгаа юм. За тэгээд өөрчлөлтүүд тийм үү бас гаднаас биш бүр далд тухамсартай холбоо хүртэл холбогдож ирэх бүр боломжтой гэдгийг бас харуулж байгаа. Яг тэгэхээр Тэнгэрийн ван гараг маань ингээд оролцож байгаа байхгүй юу? Та нарын энэ хөө мэдээлэл донд. Тийм гот чинь та нар ингээд зүүд нойр чинь та нарын мэдрэмж донд та нарын ингээд дотоодоос ирэх тэр гинтийн сэрэлтээс сэрэлттэй ингэж холбогдож ирж мэдрэгдэж магадгүй юм цаг хугацаа байгаа. За тэгээд үүний дараагаар тань ингээд шинэ ойлголт орж ирнэ. Тэнхүү шинэ ойлголтууд тийм ээ та бүхэн ойлголтуудыг гоё ярьж, бичиж, судлаж ингээд бусдад түгээх ийм гоё энергиуд орж ирж байгаа учраас яах ёстой гэхээр
зүүн совингороо та бүхэн маань сэрнэ. Шинэ мэдээллийг хүлээж авнаа. Хуучин ихтгэл үнэмшил чинь солигдож магадгүй. Гэхдээ хамгийн гол нь энд чинь бас сүүдэр талыг та бүхэн анхаарах хэрэгтэй. Зүүд нойр болон одоо тэгээ сүнслэг мэдрэмж чинь одоо 100% зөв одоо үнэн биш байж магадгүй шүү. Та бүхэн бас шалгууртай хандаарай. Яагаад гэвэл та нарын зөөдлсөн зөөр мэдэрсэн мэдрэмжийг бусдад ингээ хүргэхдээ одоо шалгаагүй байжгаад хүрчихвээ гэдэг одоо ийм сануулга орж ирж байгаа. Яагаад гэхээр одоо энэ Тэнгэрийн ван гарагчин яг ингээд хурдан боловч бидний ингээ те одоо сэтгэл мэдрэлийг ингээд сэтгэл мэдрэлд ачаалал өгж орж иж чаддаг байхгүй юу. Тэгэд ачаалсан сэтгэл мэдрэмжин дээр чинь одоо энэ далд ертөнцийн мэдээлэл ороод ирэнгүүт одоо бас андуурч магадгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр цөмөрөө сэтгэлдээ бичих хэрэгтэй, дахиад ингээд судлах хэрэгтэй, бусдад их сурвалжтай зөв утга агуулгатай мэдээллийг цааш нь хүргэх хэрэгтэй юм цаг хугацаа байгаа. Нэг өсөндөө бол сохроор бити итгээрэй гэж хэлж гин. Одоо хуучин итгэл үнэмшлээ бити одоо дагаж авч яваарай гэж хэлж гин. Бүгдийг би мэднэ гэдэг юм хандлага бас хараахан тэгж битээ бусдад бүгдийг мэднэ гэдгээс зарлаараа гэж хэлж гин. Ялангуяа та бүхэн эхлээд мэдэр дараа нь шалга тэгээ дараа нь тэлж бусдад хэлээрэй гэдэг ийм сануулгатай энерги мэдээлэл холбогдож орж ирж байгаа манайхаа. За манай Арслангийн орныхан. За Арслангийн орныхан маань сар эртэлтэнд яаж явагдаж байна вэ? Та бүхэн минь уулын Тэнгэрийн зөгний 5 дугаар гэрээг хэрэгшээж байдаг ийм ордууд шүү дээ, тийм ээ. Тэгээ сар эртэлтэнд та бүхний одоо Тэнгэрийн зөгний 8 дугаар гэр 11 дугаар гэр тэгээд 2 дугаар гэрийг ингэж хөдөлгөж орж ирнэ. За эн чинь ингээ юу хэлж байгаа вэ гэхээр одоо хамтын мөнгө, хамтын зээл, өөр татвар одоо ингээд сэтгэл мэдрэлийн одоо мэдрэмжийн одоо биеийн гэдэг гүн холбоо итгэлцэл дээр ингээд энерги чинь ингэж одоо тодорж орж ирж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд тодроод ороод иржсэн чи Тэнгэрийн вангийн 11 дээр одоо энэ энерги ороод ирэнгүүт яаж гэхээр гинтийн өөрчлөлт гарч иж магадгүй. Ялангуяа тэр өөрчлөлтүүд найз дунд чинь одоо өөрийн чинь хамт олон дунд чинь эсвэл ингээд өөрийн чинь төлөвлөж байсан төсөлтэй эсвэл ингээд бүр байгууллага дээр чинь гарч ирж байгаа одоо ярваа нэгэн том одоо үйл явцууд тэр өөрчлөлтөөр юм гарч ирж магадгүй гэж хэлж байгаа гэсэн. Тэгээ нэг хүнээс ингээд санхүүгийн санал ирж магадгүй эсвэл одоо ажил дээрээс ч юм те явж байсан одоо прожект дунд дээр чинь одоо мөнгөтэй холбоотой нөхцөл байдлууд дээр чинь өөрчлөлт бас үүсэж магадгүй гэдгийг одоо энэ бүхэн ингээд цаавраа хэлж байгаа юм аа. За тэгээ ялангуяа одоо ингээд нар болон бод гариг маань одоо холбогдож байгаа гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр чи энэ хоёр ч өөрийн чинь Тэнгэрийн зөгний 2 дугаар орон зай хөдөлгөж байгаа учраас дахиад одоо мөнгө үнцийн өөрийн чинь дархлаа өөрт чинь орж ирж байгаа орлого гэдэг зүйлүүдийг эргэж шалгаж хараарай гэж одоо ингээд сануулж орж ирж байгаа юм цаг хугацаа байгаа. Тэгэхээр өөрийн чинь хамтын санхүүт холбоотой одоо мэдрэмжүүд те одоо үйл явдлууд хөдөлж магадгүй өөрийн чинь хүрээлэл дундаас өөрийн чинь зочроосон мэдээлэл бас ирж магадгүй өөрийн чинь мөнгөний системтэй холбоотой зүйл шинжлэх хэрэгтэй гэдэг одоо ийм мэдээлэлүүд бас гарч ирж магадгүй. Тэгээд цөмөрөө юуг анхаарах вэ гэхээр шин саналууд ингээд ирлээ гэж бодлоо. За тэгээд шин санал болгоо ингээд сайхан сонсогдож магадгүй. Нэгтэй та бүхэн маань мөнгөө хөрөнгө оруулалтаа шууд битгий хийгээрээ эхлээ сайн шалгаарай. Үр зээлтэй байх юм бол үр зээлүүдээ өгж дуусгахыг хичээгээрэй. Хамтын хөрөнгө оруулалтын нөхцөл дээр тийм ээ бичиг баримтуудаа нэлээд сайн шалгах хэрэгтэй юм цаг хугацаа байгаа. За тэгээд өөрийнхөө болон бусдын мөнгөний тодорхойг одоо тийм тодорхойлж ингээд тусгаарлах хэрэгтэй. Миний мөнгө бол миний мөнгө, энэ нь бидний мөнгө гэдэг тийм үү? Өшөө дээрс нь чинь цагаарын үйлч ингээд хайр болон одоо санхүүгийн хамаарал чинь яг ямар байгаа юм бэ? Энэ хоёрын хоорондоос ялгаж салгаарай гэж хэлж гин. Одоо хяналт байгаа бол хяналтыг зөөлөх хэрэгтэй. Санхүүгийн одоо хамаарал байгаа бол түүнийгээ те одоо хамаарлаас гарахыг бодох хэрэгтэй. Эсвэл одоо санхүүгийн хамаарлаас болоод ингээд айц тээж байгаа бол тэр айцыг бас тавьж явуулах хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө хүчийг буцааж олж авах хэрэгтэй гэдэг ийм энерги мэдээлэл орж ирж байгаа цаг хугацаа байгаа. За манай охины орныхон. Охины орныхон байна. Та бүхний Тэнгэрийн зөгний 6 дугаар орон зайг хэрэгшээж байдаг тийм ээ. За тэгээд энэ хүү хэрэгтэлт маань та бүхний 7 дугаар орон зайг хөдөлгөж орж ирнэ. Яагаад гэхээр энэ чинь ингээд охины орныхны та бүхний хамгийн хүчтэй одоо хөндөгдөж байгаа одоо сар хэрэгтэл шүү дээ. Тэгээд та бүхний хайр дурлал, гэрлэлт, бизнес, хамтын харилцаа тий энэ дээр чи ингээд ярваа нэгэн зүйлийг цааш нуух боломжгүй болж магадгүй ил гараад ирж магадгүй нууж исэн зүйлүүд чинь. За тэгээ дээрээс нь одоо Тэнгэрийн ван гарагийн одоо энерги орж ирж байгаа учраас та бүхний карьер, та бүхний нэр хүнд өөрийн чинь амьдралын чих одоо чиглэлийн одоо гинтийн өөрчлөлтүүд одоо ингээд харилцаанд чи ингээд нөлөөлж магадгүй гэсэн.
гэд холбоотой холбогдож орж иж байгаа. Жишээ нь одоо нэг хүний ингээд ажил солигдлоо гэж бодъё тийм үү? Нэг хүний ажлын одоо өөрийнх нь ингээд карьер солигдлоо, сонголтууд солигдлоо гэж бодъё. Тиймгут тэр бүх солигдож байгаа зүйлсэд өөрийн чинь одоо харилцаанд байгаа нөхцөл байдлыг хувиргаж болзошгүй байхгүй. Өөрийн чинь харилцааны тэнцвэрийг өөрчилж магадгүй гэсэн үг. За жишээ нь одоо өөрөө ингээд те хостойгоо одоо ингээд айгуугай харилцаатай байсан. За би жишээ авч ярьж байгаа шүү манайхаа. Хостойгоо айгуугай харилцаанд байжсэн чинь хосыжийн нэр хүнд буюу хосыжийн карьер өөрчлөгдөжлөө гэж бодъё. За тэгсэн чинь яах нь вэ гэхээр тэр хүний нэр хүн, тэр хүний карьер өөрчлөгдсөн чинь та хоёрын хамтын амьдрал дээр одоо харилцааны өөрчлөлт гараад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тиймгут яах нь вэ? Амьдралын чиглэл дээр чинь та хоёрыг донсгож байгаа ийм уур амьсгал ороод ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм бааз. Тэгэхээр ийм өөрчлөлт гараад ирж магадгүй гэсэн үг. Жишээ шүү манайхаа. За тэгээд энэ ингээд гол асуудал бас өөрөө биш юм байгаа. Гол асуудал нь юу вэ нөхөр одоо энэ бууд гариг болон тийм үү одоо нар маань бас өөрөндөө холбогдоод энэ сар хэрэглэлтэй чинь ингэж нөлөөлж орж ирж байгаа шүү дээ өөрт чинь. Тэнгууд өөрт чинь юу хэлж байна вэ гэхээр би юу хүсэж байгаа юм бэ гэдгийг эргэж хар гэж хэлж байгаа байхгүй юу. Өөрийнхөө хэрэгцээг тодорхойлоо гэж хэлж байгаа. Харилцаан дээр чи үнэн зүйл ил гарч иж болно. Карьер дээр чи амьдрал дээр чи өөрчлөлт гарч иж болно. Гэхдээ өөрийнхөө үн цэнийг тодорхойлоорой гэсэн энэ чиглэл рүү энэ бүхэн чинь хөтөлж байгаа гэдгийг харуулж байгаамаа. Тэгээд хэдийгээр ингээд харилцаанд чинь одоо карьер чинь асуудал үүслэхэд бити маргаан хийгээрэй, бити шууд салаарай, бити хурц үгийг одоо хүлээж аваад тэрэндээ ингээд тэгээ асаарай, өөрөө ч гэсэн бусдад бити хурц үг хэлээрэй гэж зөвлөж байна. Хин нь буруутай юм бэ гэж одоо бурууг хайх шаардлага ерөөсөө байхгүй. Энэ холбоо тийм үү одоогийн бит хоёрын амьдралыг яавал илүү их нийцтэй бит хоёрын амьдрал илүү их сайжруулах боломжтой байж чадах уу гэдэг өнцгөөс нь харж хандаж амьдрах хэрэгтэй ийм цаг хугацаа байгаа. За тэглээгээд аврагчийн дүрд бас бити ороорой. Хит анализ бас бити хийгээ шүүгээд яваад байгаарэ. Тэгээд өөрийгөө бас бити золиослоорой гэж хэлж байгаа. Энэхүү тэнхлэгч нь тийм ээ загас одоо охины орд орж иж байгаа тэнхлэгч нь өөрөө би болон бид гэдгийн одоо энэ хоёрын тэнцвэрийг бариарай гэж хэлж байгаа ийм сар хэрэгжилт байгаа шүү манайхаа. За одоо манай жинлүүрийн ордныхоо. Жинлүүрийн ордныхон маань болохоор та бүхэн маань яаж нөхөр та бүхэн ч уугаа сайн Тэнгэрийн зууныхаа 7 дугаар гэрийг одоо иршиж идэг тийм ээ. Тэгээд энэ хүү сар хэрэгжилт маань та бүхний 6 дугаар орон зай, 9 дугаар орон зай, 12 дугаар орон зай гэсэн энэ эргүүдийг одоо хөндөж орж ирж байгаа. За юу хэлж яана вэ гэхээр та бүхний ажил, өдөр тутмын одоо хэв маяг, үүрэг, хариуцлага өшөө дээрээс нь биеийн хэмнэл гэдэг энэ нэргүүд орж ирж байгаа. Тэгээд энэ дээр нэмээд та бүхний тэжээвэр амьтад хамаардаг байгаа. За ингэ байжсэн чинь одоо нөгөө нэг Тэнгэрийн ван гарагийн маань нэр орж ирэн тийм ээ түрэн би ярьсан. За тэгээ одоо Тэнгэрийн ван гараг маань ороод ирэнгууд яаж нөх гэхээр одоо гинтийн аялалтай холбоотой асуудал орж иж магадгүй сургаалттай шинэ мэдлэг хүлээж авахтай эсвэл ингээд бүр өөр үдэл бодол ингээд таны өдөр тутмын амьдралыг одоо бүхэлд нь өөрчилж магадгүй гэдэг эм энерги орж ирж байгаа. За яаж ойлгох вэ гэхээр хамгийн энгийн дээр за аялаж явж ирж байгаа хүн өөрт чинь өөрийн чинь амьдрал ингээд те одоо өөрчлөх тийм хэв маяг өгч магадгүй гэж байна. Шинэ юм сураад өөрийн чинь амьдралд бас ингэж өөрчлөлт авчирч магадгүй гэж байна. Шинэ мэдлэг болон өөр үйлдэл бодол өөрийн чинь өдөр тутмын амьдралд өөрчлөлт гаргаж иж болж магадгүй гэсэн ийм утгатай байхгүй юу? Ингэж холбогдож орж ирнэ. Тэгэд энэ хүү бүх өөрчлөлтүүд чинь хаана мэдрэгдэх вэ гэхээр өөрийн чинь бие махбод төр хүртэл мэдрэгдэж магадгүй гэж хэлж байгаа. Өөрийн чинь ажил дээр бас мэдрэгдэж магадгүй гэж хэлж байгаа. За тэгээд цаашлаад нөгөө нэг нар маань болон бод гариг маань холбогдож байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр энэ бүх өөрчлөлтүүд өөрийн чинь дотогшоогоо аваад яваад орчиж магадгүй. Яагаад вэ гэхээр нар болон бод гариг чинь өөрийн чинь Тэнгэрийн зууны 12 дугаар орон зайд байрлах учраас энэ бүх мэдрэмжүүд сэтгэл мэдрэмж дотор чинь цаашаага татаад ороод ирэнгүүт та бүхэн яах ёстой гэхээр тархиа амрах хэрэгтэй болно. Үнэхэрийн өөрийнхөө тархийг яаж ядраагаад байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм цаг хугацаа ирж байгаа гэдгийг та нарт хэлж байгаа. За тэг яаж хэлэх вэ гэхээр та бүхний тарих мэдрэлийн ядаргаанд орж ирж магадгүй шинэ ойлголтыг хүлээж авч магадгүй шинэ чиглэл гарч ирж магадгүй тэгэд энэ бүхэн чинь одоогийн нөхцөл байдлаа өөрчлөөрэй тэгэд өөрийгөө амраагаарай. Ялангуяа өөрийгөө амраахгүй байх юм бол зовирууд илэрч магадгүй байгаа байхгүй юу? За тэгээд зовирууд ингэж илэрлээ гэж бодъё л доо. Тиймгут битгий ингэж за энэ зөвхөн сар одоо хэртээд би энэ зовирыг мэдэрж ийн гэж битгий гэж бодорой. Ялангуяа энэ чинь өөрийн чинь бие дотор байгаа зүйл мэдрэгдэж магадгүй учраас
дараа нэг шинжилгээ өгөө шалгуулчихад ерөөсөө илүүтэхгүй байгаа шүү. За тэгээ ялангуяа та бүхэн маань өөрийн чинь маш ихээр ядрааж байгаа тэр зуршлаа солих тэгээ зөв зуршлаар орлуулах хэрэгтэй юм цаг хугацаа байгаа. Хэд их ажиллаж байгаа бол бас бага ажиллая тийм үү? Ажлаа тохируулж ажиллая. Төгс хийгээд байгаа бол битгий бүх юмаа төгс хийх гэж өөрийгөө шахаарай. Битгий их өөрийгөө байн өөртөө шаардлага тавиараа манайхаа. Байнгын стресстэй байгаа бол стресснээсээ ангижръя. Тэгээд цаагаараа энэ сар эхлэлд юу хэлж байна вэ гэхээр өөрийнхөө хэмнэлийг шинжилээрэ гэдэг ийм нэрийг холбоос орж ирж байгаа. Тэгэхээр энийг та бүхэнд ойлгуулахын тулд ямар нэгэн байдлаар энэ бүхэн мэдрэгдэх боломжтой гэсэн үг. Ойлгомжтой байгааз. За манай хилэнцгийн орныхан. За хилэнцгийн орныхан маань болохоор энэхүү Тэнгэрийн зурагны та бүхэн маань Тэнгэрийн зурагныхаа 11-р орон зайг хөдөлгөж орж ирж байгаа. Тэгээд өшөө дээрээс нь 8-р орон зайг хөдөлгөж орж ирнэ. Тэгээд 11-р 5-р орон зайг хөдөлгөж орж ирж байгаа. За тэгэхээр хилэнцгийн орных маань та бүхэн уугаасаа Тэнгэрийн зургийн 8 дугаар гэдгийг иргэшиж өгдөг тийм ээ. Тэгээ та бүхэн маань юу энерги чинь орж ирэх вэ гэхээр хайртай холбоотой, хүүхэдтэй холбоотой, өөрийн чинь бүтээд байдалтай, өөрийн чинь дуртай зүйлтэй, өшөө дээрс нь бүр зүрхтэй чинь холбоотой ийм энергиуд хөдлөгдөж орж ирнэ. За тэгээд ялангуяа Тэнгэрийн ван гарыг минь холбогдож орж ирж байгаа учраас хамтын мөнгөний асуудал хөндөгдөнө. За тэгээд юу гэдэг чтэй биеэрээ маш их холбогдож хүртдэг биеийн таашаалын энерги бас орж ирж байгаа. Энэ чинь цаараа хүчтэй таталцал, хүчтэй хоёр биенээ хүсэх, тэгээ бүр цаашлаад хин нэг нь бүр маш ихээр атаархах, тэгээ дээрэс нь мөнгөний асуудал гэдэг ийм энергиуд холбогдож орж ирж байгаа шүү манайхаа. Тэгээд энийг мэдснээр яах вэ гэхээр ийм энергиуд орж ирэх юм бол бэлэн байх хэрэгтэй тийм ээ. Юунд бэлэн байх вэ гэхээр зөв хариу үйлдэл үзүүлэхдээ бэлэн байх хэрэгтэй л гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь нэмээд нар болон бод гарыг минь холбогдож орж ирж байгаа гэсэн тийм ээ. Энэ чинь та бүхний 11-р гэрийг хөдөлгөж орж ирж байгаа учраас найз нөхдөд чинь холбоотой, групптэй холбоотой, ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой. Тэгээд юу гэмдэ хайраа сонгох холбоотойгоор ийм энергиудыг та бүхэн хөдөлгөж орж ирж байгаа. Тэгээ юу хэлэх гээд байна вэ гэхээр зүрх чинь ингээд хүчтэй хөдөлж болно. За тэгээд итгэж магадгүй мөнгөтэй холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. Энэ хүн миний ирээдүйд үнэхээр нийцтэй хүн муу юм уу гэдэг асуултууд гарч иж магадгүй. Тэгэхээр маш зөвөр өөрийнхөө зүрхийг хөдөлгөх хэрэгтэй. Өөрийнхөө зүрхний хэмнэлийг зөв авч явах хэрэгтэй. Зөв хүндээ итгэх хэрэгтэй. Зөв хүндээ мөнгөө зарцуулах хэрэгтэй. Буруу хүн зарцуулчихгүй гэдгийг сануулж байгаа байхгүй юу? Ялангуяа өөрийн чинь олон нийтэд холбоотой, найз нөхдөж холбоотой хүндээ андуураад ингээд мөнгө өгчвөө гэдэг ийм анхааруулга орж ирж байгаа. Яагаад гэхээр маш ихээр таталцал орж ирээд байгаа байхгүй юу? Таталцал чинь хайр, сэтгэлтэй холбоотой буюу бүр ингээд секстэй холбоотой юм энергиутэй давхцаж орж ирж байгаа болохоор та бүхнийг өөрийнхөө санхүүгийн хил хязгаарыг ч гэсэн харж хянаарай гэж хэлж байгаа юм. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрийнхөө хүслийг өөрийнхөө бодит байдалтай зохицуулах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. За тэгээд дээрэс нь нэмээд өөрийнхөө зүрхний эрүүл мэндийг анхаарай гэдгийг хэлж байгаа. Яагаад тэгэхээр Тэнгэрийн зууны 5 дахь орон зайг хөдөлгөж орж ирж байгаа байхгүй юу? Энэ 5 дахь орон зай чинь та бүхний хүүхэд болон зүрхий чинь хөдөлгөж орж ирж байгаа болохоор бас энэ хүү мэдрэмжүүд, энергиуд бас давхар орж ирж болохоор битгий мартаарай гэж зөвлөж байна. За номын орныхан. За номын орныхан маань болохоор та бүхэн маань Тэнгэрийн зурагныхаа 9-р орон зай иргэж идэг тийм ээ. Тэгээд энэ хүү сар эрэлт маань та бүхний 4-р гэр, 7-р гэр, 10-р гэр гэсэн энэ гэрүүдийг хөдөлгөж орж ирж байгаа. Та бүхний гэр бүл, орон гэр, үндэс тийм үү? Хүүхэд насны дурсамж дээр ингэж энергиуд хөдөлгөж орж ирнэ. Тэгээд өшөө дээрээс нь хосын харилцаа, гэрлэлт, түншлэл гэдэг энэ энергиуд бас ингэж гарч ирж байгаа. Тэгэд энэ дээр гинтийн шийдвэрүүд гарч ирж магадгүй, гинтийн шийдвэр гаргаарай гэж бас тийм нөхцөл байдлууд бас үүсэж магадгүй. За тэгээд үүний үр дүн та бүхний карьер, та бүхний хүмүүсийн өмнө өөрийгөө гаргаж ирдэг тэр бодит тухайн амьдрал чинь ингэж хүмүүсийн өмнө бас дэлгэгдэж гарч ирж магадгүй. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр гэр бүлийн асуудал чинь хүндэгдэн хосууд чинь та бүхнийг гайхшруулж магадгүй. Хосууд гэснээс гадна нь та бүхний хайрлах түншлүүдүүд чинь хүртэл байж магадгүй. Тэгэд энэ бүхэн ч өөрийн чинь карьер болон олон нийтийн амьдралын өмнө ил гаргаад ирж магадгүй гэсэн. Тэгэхээр цөмөрөө яах вэ гэхээр бүх зүйлийг дууслаа гэж битгий дүгнээрээ
хуучин байсан тогтворгүй байдаг тэр айдсуудыг тавьж явуулах хэрэгтэй. Битгий яагаарай гэсэн үг. Гэр бүлээс чинь орж ирдэг хуучин дарамтууд, шаалтууд гараад ирэх юм бол битгий хуучин хариултуудаа өгөөрөө зөв шин хариулт өгөөд өөрийнхөө зөв суурийг бүтээх хэрэгтэй гэдэг ийм холбоос гарч ирж байгаа. Яагаад гэвэл Тэнгэрийн зурагны 4-р орон зай идэвхтэж байгаа байхгүй юу? Энэ сар хэртэл чинь та нарын суурийг чинь хөдөлгөж ганхуулж орж ирэхдээ энэ суураа дахиад зөвөр бүтээгээрэй гэдэг ийм зорилгыг биднэрт та бүхэнд өгж байгаа. За яагаад суураа шинжилж зөвөр бүтээгээрэй гэж байгаа болохоор энэ сар маань өөрөө бидний ирээдүр рүү явах чиглэлтэйгээ карматай холбогдсон учраас суураа дахиж зөв тавиараа гэдэг зөвөр бүтээгээрэй гэдэг ийм энерги ирж байгаа байхгүй юу манайхаа. Ойлгомжтой байгааз. За материйн ордныхан маань та бүх маань уугаасаа Тэнгэрийн зургийн 10-р орон зай гэрчээж идэг ордууд байгаа. Тэгэд энэ хүү сар эрэлт маань та бүхний Тэнгэрийн зургийн 3-р гэр, 6-р гэр, 9-р гэрүүд ингэж хөндөж орж ирнэ. Тийм учраас ямар энергиуд хөндөгдөж мэдэгдэж магадгүй вэ гэхээр мэдээлэлтэй холбоотой, гэрээтэй холбоотой, бичиг баримттай холбоотой, суралцах болон ойрын хүмүүстэй ч холбоотой ийм энергиуд нэлээд чухал бол гарч иж магадгүй. За тийм болохоор та бүхэн маань ажил дээрээ ажилд өдөр тутмын цагийн хэмнэл дээрээ хамтарч байдаг найзуудтайгаа өшөө дээрээс нь өөрийнхөө эрүүл мэнд дээрээ ингээд өөрчлөлтийг гаргаж ирээрэй гэдэг ийм нөхцөл байдал бас өөрчлөлт үүсэж магадгүй. За тэгээд том шийдвэр гаргаж ирж магадгүй. Та нар маань гоё сурах хэрэгтэй юм байх юмас гоё сураарай. Аялах хэрэгтэй зүйл байх юм бол тийм аяллаа нэг бас орж ирж байгаа. Хуультай холбоотой, фейстэй холбоотой, гадаад орон зайтай холбоотой ийм энергиуд дээр чинь энергиуд юу яаж ирж байгаа гэсэн. Хөдөлгөөнд орж ирж байгаа гэсэн. За тийм болохоор гинтийн ажид гарч ирж магадгүй, хуваарьуд чинь өөрчлөгдөж магадгүй, чухал мэдээлэлүүд ирж магадгүй, том төлөвлөгөөнүүд гарч ирж магадгүй. Энэ бүхэндээ бэлэн байх хэрэгтэй. За тэгээд ялангуяа имэйлээ сайн шалгаарай те. Гадаад дотоод явах гэж байгаа л өөрийнхөө нөгөө нэг букингүүдээ айгуу сайн ингээд зөв шалгаж хийгээрэй. Хугацаануудаа сайн ингэж төлөвлөөрэй. Алдаа гаргах эрсдэл бас байгаа шүү манайхаа. Тэгээд бүх зүйлийг 2 удаа дахиж нягтлах шаардлагатай. Ялангуяа А план чинь бүтэхгүй байх юм бол заавал Б плантай байх хэрэгтэй гэдэг ийм цаг хугацаа ирсэн байгаа. Мэдээллийн дарамтаас ингэж бас өөрсдөө бас жоохон ангижруулаарай. Хит стресстэж болохгүй, хит их ингэж бодолдоо бас автаж магадгүй. Бүх хэмийг ингэж шалга дараа нь шийдэлт хүрээрэй гэдэг ийм энерги мэдээлэл ирсэн байгаа шүү манай матрийнхаа. За хумхын ордныхан маань болохоор та бүхэн уугаасаа Тэнгэрийн зургийнхаа 11-р орон зай иргшээж идэг. Тэгээд энэ хүү сар эрэлт маань та бүхний Тэнгэрийн зургийн 2-р гэр, 5-р гэр, 8-р гэсэн энергиудыг хөндөж орж ирнэ. Тэгээд энэ чинь ямар энергиуд дээр та бүхэнд мэдэгдэж болох вэ гэхээр өөрийн чинь мөнгө, өөрийн чинь орлого, өөрийн чинь боловсрол тэгээд өөрийгөө үнэлэх үнцэн дээр чинь гарч иж магадгүй. За тэгээд хайртай холбоотой, хүүхэдтэй холбоотой, хоббитой ч холбоотой, бүтээж прожекттэй ч холбоотой ийм энергиуд дээр чинь бас ингээ гинтийн зардлууд юм уу боломжууд илэрч магадгүй. Хамтын мөнгө, хамтын зээл, татвар, түншлэл гэдэг энергиуд дээр чинь ямар нэгэн бодит ярилцах шаардлагууд үүсэж магадгүй. Тийм учраас өөрийнхөө мөнгийг яаж зөв зарцуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хайр, хүүхэд, дурлалаа яаж зөвөр цаашаа авч явах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хамтын санхүүгээ яаж зөвөр зохицуулах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй ийм цаг хугацаа ирж байгаа. За тэгээд ийм цаг хугацаа ирж байгаа учраас сэтгэл хөдлөсөн үедээ бити том зарлага гаргаарай, бити шопинг хийгээрэй. Тэгээд хамаагүй зээл бити аваарай, бусдад бас зээл бити гаргаарай гэж зөвлөж байна. Ядаж ингээд сар хэлт өнгөрсний дараа бас арай дээр юм болов. Тэгээд хамтын өөрийнхөө мөнгийг тусад нь байлгая, хамтын мөнгийг тусад нь байлгая тийм үү? Өөрийнхөө зугаа цэнгэл зарцуулах мөнгөө ч гэсэн тусад нь зарцуулъя. Тэгээд бүх энэ санхүүдээ бас ингээд хязгаар тавих хэрэгтэй. За тэгээд яг юу хэлэх гээд байна вэ гэхээр яг үн цэнтэй зүйлээ олж авч мэдэж үн цэнээ хамгаалах хэрэгтэй гэдэг ийм энерги орж ирж байгаа гэсэн. Тэгээд үн цэн дээр чинь өөрийн чинь үн цэн болон санхүүгийн үн цэн хүртэл хамаарж байгаа.
За манай загсны ордынхан дээр ямар энерги мэдээллүүд орж ирж байгаа гэхээр за юуны өмнө загсны ордууд маань та бүхний өөрийн чин энерги холбогдож орж ирж байгаа юм тий. Та бүхэн уугаасаа Тэнгэрийн зууныхаа 12 дугаар гэрийг эргчээж яадаг. Тэгэхээр энэ удаагийн энерги чинь та бүхний 1-7 гэдэг энергид явагдаж байгаа. За тэгээ ялангуяа 1-р гэр та бүхний энерги мэдээлэл маш ихээр мэдрэгдэх болно. Тэгээд эн чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо би өмнө нь байсан хүн яг хിവэрэ юм уу гэдгээ та бүхэн анзаараарай. Өмнө байсан та хിവэрэ байгаа юм уу? Өмнө нь байгаа тааг дахин одоо та биш болсон гэдгийг анхааруулж байгаа, мэдрэгдүүлж байгаа тийм нөхцөл байдал үүсэж байгаа гэдгийг бас анзаарч үзэх юм цаг хугацаа ирж байгаа. За тэгээд бичлэгийн өмнө ярьсан тийм ээ Тэнгэрийн ван гариг мань холбогдож орж ирж байгаа учраас та бүхэн дөрөвдүгээр одоо гэрийн энерги мэдрэгдэнэ. Тэгэхээр юу вэ нөхөр өөрийн чин гэр бүлтэй холбоотой, өөрийн чин гэртэй холбоотой, амьдрах орчинтой ч холбоотой, өөрийн чин дотоод аюулгүй байдалтай холбоотой гинтийн өөрчлөлтөд гарч иж магадгүй гэдгийг хэлж байгаа. За тэгээ нүүж магадгүй гэр бүлийн мэдээллүүд шинжлэгдэж магадгүй гэрээ чинь нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй гэсэн ийм энергүүд орж ирж байгаа шүү. За тэгээ түрүүн хэлсэнчлэн одоо буд болон одоо нар маань бас одоо энерги холбоосоо үүсгэж байгаа тийм ээ. Тэгэд энэ энерги холбоос чинь түрүүний хэлсэлчлэн 7 дугаар гэрэж үлдэж байгаа байхгүй юу. Тэгээ юу хэлж гэнэ үү гэхээр өөртөө чинь холбоотой байдаг одоо хамтардаг хүмүүстэй чинь холбогдох энерги холбоос орж ирж байгаа гэсэн. Тэгээ юу холбогдож орж иж нөх гэхээр одоо би өөрчлөгдөж байна гэдэг мэд хэрэгтэй. За өөрийн чинь өөрчлөгдснөөр өөрийн чинь гэр бүл, өөрийн чинь үндэс хөдлөж орж ирнэ тийм үү. Тэгээ сая хэлсэнчлэн өөрийн чинь хосын амьдралын энергид одоо өөрчлөлт орж ирнэ гэсэн. За тэгэхээр яах вэ? Юу хүсэж байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Би хаана аюулгүй байхаа мэдрэх одоо аюулгүйгээ мэдэрч байгаа юм гэдгээс олж мэдэх хэрэгтэй. Энэ хосын харилцаа надад те одоо дэмжлэг болж байна уу гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Ийм гурвалсан холбоо энерги та бүхэнд оруулж ирж байгаа. Айгуу тийм чухал энерги байгаад байгааз би болон бид тэгээ миний гэр гэдэг ийм энерги байгаад байгаа байхгүй юу. Нэгсэндээ энэ энерги чинь хамгийн сүүлд нь одоо юу руу хөтлөж яах вэ гэхээр өөрийнхөө шин дүр төрхийг таних хэрэгтэй гэдэг рүү аваачж байгаа. Яагаад өөрийнхөө шин дүрийг таних хэрэгтэй рүү аваачж байгаа гэхээр энэ энерги чинь өөрөө сар маань те өөрийн чинь загсны ордыг хөдөлгөөд 1-р гэрийг хөдөлгөж байгаа учраас 1-р гэр чинь биегээ олж таних хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр юугаар дамжуулж орж ирж гэнэ үү гэхээр өөрийнхөө гэрээр дамжуул, өөрийнхөө хосороо дамжуул энэ хоёрынхоо тэнцвэрийг олоод дараа нь өөрийгөө олоо гэж хэлж байгаа. Ойлгомжтойгоос ерөнхийдөө та бүхэн өөртөө тань гэдэг тэр чиглэл рүү аваачих нөхцөл байдлууд үүснэ гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн нөхцөл байдал үүсэн гоо та нар маань би хосын харилцаагаа шийдчихгээд байхгүй штэ. Хосын харилцаагаа шийдсэний дараа өөрийгөө таних хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээ нөхцөл байдал үүсэн гутаа ар гэрийнхаа төлөө ингээл зүтгээд гэл ар гэрийнхаа төлөө зүтгэснийхаа дараа эсвэл ар гэрийнхаа асуудыг шийдснийхаа дараа өөрийгөө олох хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Энэ бүх үйл явц үүсэж байгаа нөхцөл байдлууд чинь өөрийгөө ол гэдэг чиглэл рүү хөтөлж байгаа гэдгийг олж хараарай гэдэг нөхцөл байдлууд үүснэ манайхаа. Ингэж ойлгох хэрэгтэй шүү. За ингээд одоо бүх ордуудаа анхаарах ёстой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд энэ эрсдэлт маань яагаад юм хүчтэй вэ гэхээр одоо зүгээр нэг сар маань ингээд загсны ордод байгаа ийм хэртэл биш шүү дээ. Энэ дээр чин одоо Тэнгэрийн ван гаригийн энерги орж ирсэн тийм ээ. Бууд гариг нарны маань энерги орж ирж байгаа. Тэгээд нар болон будны маань буд гаригийн маань хоорондын холбоо энерги орж ирж байгаа. Тийм учраас цөмөрөө мэдрэх хэрэгтэй, мэдээлэл хүлээж авах хэрэгтэй, төлөвлөгөө өөрчлөгдөхөд бэлэн байх хэрэгтэй, үнэн зүйл тодорхойд шинэ арга сонгож амьдрах хэрэгтэй. Ийм чухал одоо сар эртэлттэй энергиуд бидэнд ирж байгаа манайхаа. За тэгээд энэ үед тэгээд бүх ордуудаа ямар зөвлөгөө өгмөр байна гэхээр гинтийн мэдээлэл ирэх юм бол шууд ингээд битээр яагцлаарай. Том шийдвэр гарч ирэх юм бол сэтгэл хөдлөлөөрөө битгий гаргаарай. Ямар ч хэлсэн дараагийн Б плантай байх хэрэгтэй. Өөрийнхөө биеийн болон сэтгэл мэдрэлийг хамгаалах хэрэгтэй. Тэгээд шүдрэс нь ярваа нэгэн зүйл хааглаа гэхэд одоо хаагдаж байгаа зүйл бүгд ингээ буруу биш. Хаалгахаасны дараа сайхан зүйл ирдэг гэдэг зүмөрийг мэдэх хэрэгтэй. Тэгээд сүүлд нь 2024 оны 9 сараас хойш та бүхэн давтагдж байгаа зүйл юу байна? Тухайн тэр давтагдсан сэдвийг илүү их сайжруулж чадж гэнэ үү гэдгийг бас анхаарч тэгээ өөрийгөө шинэ төвшөнд хүрэхийг бас зорих хэрэгтэй. Ийм одоо сар эртэлт маань
бүтэн сар маань болж байгаа. Тэгээд энэ хэртэл биднийг одоо сэтгэл хөдлөлийг сэтгэлийг хөдөлгөн тийм ээ. Дараа нь цөмөрөө одоо юуг тавьж явуулах вэ гэдэг цөмөрөө мэдэх хэрэгтэй байгаа манайхаа. За ингээд цөмөрөө бүх мэдээллүүдээ хүлээж авлаа да. Тэгээд энэ эрсдэл байна бүгдээр нь сайн сайхныг авчрах болтугай. Цөмөрөө зөв зүйлээсээ чөлөөлөгдөх болтугай. Бидний амьдралд одоо шинэ орон зай ирж байгаа. Тэр орон зайд цөмөрөө хамгийн сайн сайхан бүхнээ авч ирж угтах болтугай. За ингээд энэ мэдээллийг та бүхэндээ хүргэхийг хүслээ. Астро Золан байлаа. Тэгээд бүгдээр нь баярлаа. Бүгдээр нь эрүүл мэндийг хүсье. Бүгдээр нь амар амгалан хүсье. Тэгээд бусдтайгаа хуваалцаад бусдаа гэрэл болж энэхүү бичлэгээ бас түгээгээрэй манайхаа. Бүгдээр нь баярлаа. Баяртай. Астро Золан байлаа.